Сайн байцгаана уу? LXPC e-school segment web-д багш өөрөө ирэхээр нэвтрэн орно. Багш үндсэн цэснээс хичээлийн хуваар дэдсийг сонгоно. Хэрвээ та хичээлийн бүлгээ үүсгээгүй бол хичээлийн бүлэг үүсгэх заавар видеог үзээрэй. Учир нь хичээлийн бүлгийг үүсгэсний дараагаар хичээлийн хуваарийг үүсгэх боломжтой. Хичээлийн хуваар үүсгэх гэж буй улирал дээрээ дарж орно. Улбар шар нэмэх тавчин дээр дарж гариг сонголтоос хичээлийн хуваарийг оруулах гэж буй өдрөө сонгоно. Сургуулийн хонхны хуваар байрласан байх бөгөөд хичээл ордог цагийн ард байрлах дүүлжин тэмдэгэн дээр дарж сонголт хийх боломжийг гаргаж ирнэ. Сонголтод тухайн цаг дээр хичээл ордог ангийг сонгож өгнө. Тухайн өдрийн хичээлийн хуваарийг оруулж дууссаны дараагаар хадгалах тавчин дээр дарснаар хичээлийн хуваарийн цонх бүтнээрээ үүснэ. Дараагийн гаригийн хичээлийн хуваарийг оруулахдаа гаригийн мэдээллийн ард очиход цэнхэр засах товч болон улаан устгах товч гарч ирнэ. Цэнхэр засах товчин дээр дарснаар тухайн өдрийн хичээлийн хуваарийг мөн оруулна. Хэрвээ та сургуулийн хонхны хуваард үүссэн цагуудаас хойш нэмэлт хичээл ордог бол ард байрлах улбар шар нэмэх товчин дээр дарснаар дараагийн хичээл ордог цагийн хуваараа оруулж өгөн хичээлийн мэдээллээ сонгож оруулах боломжтой. Ногоон хадгалах товчин дээр дарснаар тухайн гаригийн хичээлийн хуваар үүснэ. Энэ мэтчлэн бүх гаригууд дээрээ хичээлийнхаа хуваарийг оруулж өгнө. Хэрвээ та хичээлийн хуваар дээрээ буруу өдөрт хичээл оруулсан бол тухайн хичээлийн хуваарийг засах гэж буй гариг дээр очин цэнхэр засах товчин дээр дарж буруу оруулсан хичээлийн мэдээллийг уртлах зөв тэмдэглэгийг авч өгснөөр энэ хичээлийн мэдээлэл хичээлийн хуваар дээр байх болно. Хэрвээ хичээлийг өөрчлөгдөж байгаа бол хичээл дээрээ даран хичээлийн жагсаалт дундаас өөр хичээлийн бүлгээ сонгоно. Мөн энд нэрээр нь хайлт хийн хичээлийн бүлгийг сонгох боломжтой. Хадгалах товчийг дарснаар багшийн хичээлийн хуваар амжилттай үүснэ. Хэрвээ та хичээлийн хуваараа бүрэн оруулж дууссан гэж үзвэл дээрх хичээлийн хуваарийг баруун дээр буланд байрлах улбар шар Excel товчин дээр дарснараа Excel файлаар татаж авах боломжтой.